Орон шоронгоос ургасан олон тохиолдол байдаг ч 1962 онд Алкатрас шоронгоос ургасан гурвлын тухай түүх бол дэлхийг донслогч байна. За өнөөдрийн ургасан баажканууд олдоогүйгээс гадна энэ оргуултыг судалдаг бүр бүхэл бүтэн шинжлэх ухаан бий болчиход байгаа гэдгийг та бүхэн мэднэ. Алкатрас шоронгоос 1962 онд оргсон энэ орголт бол баг энэ шоронг хаахад хүртэл хэмжээний өндөр авсан амар том сэдв. За тэгээ мүлжүүртэй сэдвээр ярьж байгаа учраас ерөнхийдөө жанжин шугамаа байраад ерөнхий гол үйл явдал деталуудыг та бүхэндээ энгийн үг хэллэгээр нүдэнд харагдтал хэлээд явчих. Америк байтугай дэлхийг донслогсон энэ орголтын тухай түүхийн гол дөрвөн баатар бол Франк Моррис болон Кларенс Джон Аллен Вест гэдэг дөрвөн хулгайч байдаг. Энэ дөрвөн хулгайчийн тэр голдоогоо Кларенс болон Джон гэдэг хоёр бол ах トゥ хоёр. За Англины ах トゥ ус гэдэг нэрээрээ цаашдаа түүхэд дурддагдаад явна. Энэ Алкатрас гэдэг шорон бол ерөнхийдөө Америкийн тэр тусмаа холбооны улсын хамгийн хүнд хоригдлуудыг хамгийн сүүлд даваачдаг ерөнхийдөө зэрэглэл ранкаараа бол хамгийн дээр оршдог ийм айхтар шорон. За Алкатрас руу хуваарлагдана гэдэг бол ерөнхийдөө авралгүй болсон хулгайч юм байна гэж ойлгож болно. За тэрнээс өмнө Атлантагийн холбооны шорон гэх мэтийн бас хүндтэй ясуулгадаг, янгинуулдаг эвгүй шоронгуудыг бол хүмүүс давна. Гэхдээ энэ шоронд заснал хүмүүжил авахгүй цаашдаа улам төгсөрж байгаа хулгайч нарыг бол ерөнхийдөө ямар ч найдваргүй буюу хүчин танхаа хүнд гэмт хэрэгт холбогдсон ерөнхийдөө рецидив хүмүүсийг цуглуулдаг, баздаг, багсардаг Алкатрасны шорон руу үрд явуулдаг. Дээр дурдгдсан дөрвөн хулгайчийн уураг тарих буюу хамгийн ахмад нь хамгийн их найнуу цаануу найруулгыг нь хийрсэн хүнийг энэ Франк Моррис гэдэг нөхөр байгаамаа гэж түүхчид ерөн судлаад байгаа. Энэ хүнийг ерөнхийдөө товчхон ингээд детальчлаад явуучвал та бүхэн дараагийн үйл явдлуудад илүү ойлгомжтой болно. За Франк Моррис гэдэг нөхөр бол 1926 онд Вашингтон мужид төрөөд 11 наснда аав ээжгүй өнчин хоцроо тэгээд ерөнхийдөө амьдралынхаа замыг айхтар шорон орон алан хядаан дээрэм тунуул цус нүчтэн дунд бол өнгөрөөсөн байдаг. За 13 наснаасаа эхлээд ерөнхийдөө хүүхдийн колон уулантай зэвсэг дээрэм хулгай харт аймаг зэвсэг юу гэдгийг байж болох бүх хүнд гэмт хэрэгт холбогдож насанд хүрсэн. За насанд хүрсэн учраас дараагийн шатны шоронгуудаар ерөнхийдөө явсан. Түүнийг бол яг тухайн үеийн хулгайч нар тухайн үед байсан Америкийн хамгийн хүнд шоронгуудыг тойроо зугаалаад эц төгсгөлгүй орж гараад явцсан юм үдсэн залуу гэж ярьдаг. За тэгээ судалж байгаа мөрдөн болон түүхчид юу гэж хэлдэг вэ гэхээр хамгийн овсгой самбаатагаас гадна потенциал хулгайч хүний сэтгхүү тултал хөгжсөн иймэрхүү айхтар хулгайч байсан гэдэг тийм дүгнэлтийг хэлдэг. Ер нь тэгээ шорон оронгийн амьдралаар яваагүй бол Франк Моррис гэдэг потенциалтай залуу өөрийнхөө сонгосон салбартаа гялалцсан алтан амжилт гаргаж явах байсан. Гэтэл өнчин өрөөсөн амьдрал тухайн үеийн гудамжны алан хідан бохир дундаас энэ залуу өсөختөө шоронгийн буюу буруу гарын буруу амьдралаар явсан. Өнөөдөр Америкийн түүхийн шорон болон орголтын хамгийн том гэмт хэрэгт холбогдох иймэрхүү хөрс суурь болж өгсөн гэж ярьж байгаа. За ингээд үүний дараа Кларенс болон Джон гэж Англины ахын дүүсийн тухай ярих болно. Англины ахын дүүс нэрээрээ дэлхийн тэр тусмаа Америкийн хулгууруудын тоонд алт үсгээр зохигдож бичигдсэн энэ хоёр хулгайч бол яг 1930 онд Джон ахын төрсөн. За жилийн дараа 31 онд Кларенс гэдэг дүүн төрсөн. За энэ хоёр бол ерөөсөө баг балчир наснаасаа яг ихэр мэд орсон ч гарсан жидсэн уусан ч хамт явсаар байгаа ерөнхийдөө бүх зүйл бүх түүхэд бол хамтдаа байдаг. Ихэр юм шиг нэг биений нэг сүүдэр юм шиг ингэж амьдэрсэн ах トゥ байгаа. Ерөнхийдөө багнаас нь судлаад үзэхээр нэг айхтар тийм ороо гараатай айхтар хэцүү амьдрал үзээгүй. Энгийн нэгэн байдаг аав ээжтэй зүгээр л байдаг нэг Америкийн амьдралыг бол үзсэн. Тэр тусмаа аав ээжтэйгээ хамтдаа ийш тийшээ Мичиган өөр ямар газруудаар бас зугаалж исэн, жимс энтер түүж исэн ерөнхий нэг байдаг энгийн боломжийн амьдралтай айл байсан гэдгийг түүх судлаач нар бол хэлдэг байгаа. Тэр тусмаа Мичиганы нуурнуудад жил хөвлөн очиж загас жарахаа шүүрдэн дээрээс нь усан цэлэлтийн дасгал хийдэг энэ хоёр бол ерөнхийдөө сал шаагцшгүй сайхан ах トゥ болж бол хүмүүжсэн.
Иймэрхүү боломжийн айлын боломжийн боловсролтой байсан ах дүү хоёр яагаад ч 1956 онд хамтарч банк дээрэмдэж түүнийхэн горыг амсаж шороо оронд орсон юм байдаг. Харин энэ оргуултыг зохион байгуулсан уурга тархин байсан Франк Морис гэдэг нөхөр бол бас өөрийнхөө амьдардаг газрынхаа банкыг бас ухчаагаад баригдаад түүнээсээ болж 10 жилийн ял авч Атлантагийн шоронд бол хоригдчихсэн байдаг. Тэгэхээр эхний оролцогч болон энэ ах дүү англичууд бас банкны хэрэгээр Атлантагийн шоронд орж ирсэн дүр зураг харагдана. Английн ахын дүүчид бол ерөнхийдөө шороо оронд орлоо гэхэд ерөнхийдөө тэгээд хүлцэнгүү тайван ялаа дуусгаад гараад байхгүй. Юм бол Саус ивхийг ашиглаж байгаад орохчгүй байсан учраас Атлантагийн шоронгийн хамгийн өндөр хяналтанд байдаг хулгайч хулгаруудын нэг бол болсон. Гисэн яаж иж байгаа л оргох тийм олон үйлдэл гаргаж ялаа нэмүүлээд байсан учраас Атлантагийн шоронгийн удирдлага түнднэрийн нэрийг Алькатрас шорон руу явуулах онц засаршгүй хүнд гэмт хэрэгтнүүдийн тоонд оруулж бол тухайн нэрийг Алькатрас руу явуулсан байдаг. Тухайн үед Атлантагийн шоронд эрэхтэй Английн ахын дүүс 15-аас 20 жилийн ялтай ирсэн байдаг. За ингээд шорон орондоо ялаа яс идлээ сайхан гараад байхгүй шоронгийн дарга нарын толгойн өвчин болоод байсан учраас Америкийн холбооны хамгийн хүнд хулгайч нарыг цуглуулдаг Алькатрас шорон руу дэвшүүлэн зайлуулъя гэдэг дээр санаа оноо нийлээ Сан Франциско руу хүсэлтүүд бол байн гаргасан. За ингээд удалгүй 10 жилийн ял авсан Франк Морис Калагонс Джон Английн ахын дүүс Алькатрас шоронд ямар ч байсан 1960 онд бол хүрэлцэн очсон. За ингээд шоронд яваад очиход тэднэртэй хамт тэр тусмаа Атлантагийн шоронд бас буруу зүрх гарын юмар хийж холбогдож исэн банк болон зэвсэгтэй ирэн мөнгө төгрөг нарийн ширийн юмар оролцож исэн Алан Вест гэдэг хулгайч айл хэдийн 57 онд энэ шоронд оччихсон өөр ингэсэн байр суурийг эзэлсэн байжсэн байдаг. Ингээд Атлантагийн хорих ангид уулзж исэн дөрвөн нөхөр Алькатрас шоронд уулзахад Америкийн нэгдсэн улсын үндсэн булан бүрээс олон хүний аминд хүрсэн зэвсэг үмэн юу гэдгийг байж бол бүх зүйлийг хийсэн бүх насаараа хоригдох ял авсан айхтар хулгайч нар бол тэнд байсан. За ингээд ерөнхийдөө тухайн үеийн шоронгийн дүрм гэхүү нутаг ус гэхүү ямар ч байсан Атлантагийн шоронд бие бинийгаа зангаа авалтсан байсан хулгайчууд Алькатрас бие бинээсээ цэмцэгнэж айжчаатай байхгүй харин нэг гал нэг хам болж ерөнхийдөө бол төлөвлөсөн. За энэ дөрвөн хулгайчийн тухай ерөнхийдөө тодорхой нүдэнд харагдахаар засрагшгүй дүүрсэн хулгайч нар гэдэг нь бол харагдаж байгаа байх. За энэ тухай ярих гэж байгаас Алькатрас гэдэг шоронгоос хөнгөн дурдаад авч бол бас чимэг давс шиг сайхан байх бах. За ямар ч байсан Алькатрас гэдэг шорон бол айл дундад зууны үеэсээ цэргийн онцгой объект харуулын үүрэг гүйцэтгэж ирсэн. Хамгийн ихэндээ бол цэргийн бааз байсан. Дараа нь тухайн байгалийн орчин нөхцөл байдал хинч оргох боломжгүй гэдгийг тооцоолоод Америкийн цэргийн хүнд гэмт хэрэгт холбогдсон цэргийн албан хаагч нарыг хордог цэргийн шорон байж байгаад 1930-аад оноос Америкийн нэгдсэн улсын хамгийн хүнд хулгайч нарыг цуглуулж тэнд нь янз янзын ял гүйцэтгэдэг иймэрхүү шорон болгож өргөжүүлсэн байдаг. За энэ шорон 1930-аас 63-ны хооронд байж хугацаанд ойролцоогоор 36 хүн засаршгүй рецидив гэмт хэрэгтнүүд оргох үйлдэлийг бол хийсэн. За үүнээс 27 орогдлыг газар дээр нь баривч чадсан бол 6-гийн оргож явахт нь нохоо шиг будаж тонилгож ирсэн. За үлдсэн 5 хулгайч нь тэр тусмаа Сан Францискогийн болон нэрээр алдартай хаймар хүүтүүлстэй акултай дээрээс нь мөстэй энэ ус руу орц хилж явж байгаад амиа алдсан байдаг. Сан Францискогийн эрэг энэ Алькатрас арлын хооронд нэг 2 км бараг 3 км-ийн зайтай. Энэ зайг сайн сэлээд гарчна гэсэн хүмүүсийн толгоонд ордог. Гэвчиг энэ булангийн усны урсгал мөс хүүтэн бол хүний нэг 10-аас 15 минутын дараа хамаг биеийг хөшгөж хүндрүүлж энэ гүн ус руу үржүүлж өхүүлдэг. Ерөнхийдөө энэ усыг сэлээд гарцсан тийм ширтэ аавын хүн өнөөдрийн байдлаар бол байхгүй байна.
Мэдээж тэгээ тухайн үед 1960-ад оны үед очиод одоо хурхан нийлж байгаа юм шиг аюул сайхан уулзалт дуулаад Атлантикийн шоронгийн дөрвөн хулгар хам санаа оноо нийлээд яах вэ ихүү гэхээсээ илүү энэ шоронгоос хурдан оргож их газарт буугаад 5-10 цаас те ажил төрлөө амьдралаа боожё гэдэг тийм яриа хөөрөн дөр бүгд бол нэгтгэгдсэн. Франк Морис гэдэг одоо том хулгайч бол ерөнхийдөө энэ бүх зүйлийг багцалж бэлдээд хүн болгонд ажил хуваарлсан байгаа. За хэдүүлээ энд одоо ял тавьж одоо те ингэж янаглуулж яхаар эртхэн арын ажлаа бодоод өнөөдрөөс эхлээд одоо те ажил төрлөө хөөцөлдөх юм бол ерөнхийдөө нэг 2 жилийн дараа гэхэд энгийн амьдралдаа сайхан явж гинэ гэдэг үг хэлсэн. За нарны амьдралд одоо янз янзын гэмт хэрэг хийсэн ихлүүлсэн түүнийг дуусгаагүй байгаа учраас энэ дөрвөн хулгайч санаа оноо нийлээд ерөнхий төлөвлөгөөнүүдэд хамтарч гаргаад одоо энэ бүх зүйлдээ яг тэр дор орсон. Энэ дөрвийг тэр хоорондоо бас шивнэлдээд байхад бусад одоо камерын хулгаар энэ тентхийн шоронгийн оронгоос янз янзын мэдсэн хулгайч нар бол үнэр автсан. Энэ тентхийн хооллолд одоо тэ нарлагаан дээр хурж ирээ та дөрөв яасан орох гээд байгаа юм уу яах гээд байгаа мантайгаа юм уу үгүй юм уу энэ төр гэсэн янз янзын одоо тэ үгийг хэлж исэн. За шоронгийн төөхүүд болон тэ шоронгийн бас бус мэдээлэгч нар өнсөн шүдий хүмүүсийн хор бас орж исэн байж магадгүй. Атлантагийн шоронд бие биенээсээ одоо сэжилхэнгүй болсон энэ дөрвөн хулгайч бол бусад хулгайч нараас бол цэрвэж харьцаа хандлага үүсэхгүй байсан ч гэсэн хоорондоо бол нэлийн бас тэ холбоотой нарийн ширийн ажиллагаанууд амжилттай эхлүүл явж исэн. Тухайн үед Алькатрас шоронгийн ачааллаас шалтгаалаад ерөнхийдөө хулгайч нарыг зэрэгцээ камеруудад эсвэл хүн багтаа байвал сөөлжүүлж нэг камерт нэг хулгайчигээ дараагийнхт нь хоосон тэгээд ингээ гэх мэтэр ингээд хавчуулаад бол ерөнхийдөө байлгаж исэн байдаг. За тэгээ энэ дөрвөн нөхөрчин бол одоо Б гэдэг давхрын 150 152 одоо тий эсвэл 138 140 гэсэн одоо юм саралжсан сөөжилсөн камеруудад нэг давхарт нэг шугамд бол байрлаж исэн байдаг. Ерөөсөө уурах тархинд нь юм бол оргож босгох хулгайлах дээрэмдэх одоо ерөнхийдөө ясны гэх юм уу төрөлхийн хулгайч болсон энэ дөрвөн хулгайч яхааргүй энэхүү одоо оргох төлөвлөгөөнд нь зэвсэг эд хэрэгцэл мөнгө төгрөг янз янзын хэрэг болно гэдгийг мэдчихсэн. За гэтэл тухайн үед Алькатрас шорон ерөнхийдөө юм хаагдмал гяндан гэхээсээ илүү бас хоригдлуудыг засан хүмүүжүүлэх тэдний цагийг үр дүнтэй өнгөрөөхийн тулд тэр тусмаа шоронгийн эдийн засагт нэмэрлүүлэх одоо үүднээс янз янзын цэргийн анги нэгтгэлүүдэд нийлүүлдэг жижиг сажиг зүйлүүдийг бол үйлдвэрлэж ирсэн юм байна лээ. Тэгээд энэ дөрвч нь одоо энэ дөрмийн дагуу энэ хүү зүйлүүдийг хийж явах үедээ өөрсдөө хэрэгтэй байгаа зэвсэг техник хэрэгсэл одоо юу байдгийг те жижиг сажиг цэнгүүдийг бол хангалттай олж ирсэн байгаа. Хулгайч хүн гэдэг бол ерөнхийдөө юмхнаар юм хийгээд юу ч хамаагүй онгоолгоод гараад явчих төрөлхийн одоо те хулгайч сэтгүүтэй учраас энэ энэ дөрвт бол ерөнхийдөө хангалттай одоо тийм боломжууд бол гарч ирсэн гэж үздэг. Яг дандаа банкны болон тийм томхон зэвсэг дээрмийн хэрэгүүдэд холбогдож бас хүнд ял аваад олон удаагийн орголт хийж исэн хулгайч нар яг тухайн үедээ Алькатрасын одоо тийм шоронгийн бусад хоригдлуудын хажууд бол ерөнхийдөө нэлийн энгийн бас хүмүүсийн анхаарал татахгүй бол оршоод байгаад байсан. Яагаад тэгэхээр тухайн шоронд ч нөгөө Америкийн хамгийн алдартай хүчин одоо тэ зурлал орчин янз янзын гэмт хэрэгт холбогдсон одоо тэ харуул хянагчаа хүмүүжсэн ийм амар хулгайч нар байдаг учраас шоронгийн одоо хуйгууд болон удирдлагууд яг иймэрхүү гэмт хэрэгт холбогдсон хүмүүстэрээ илүү бол анхаарал тавьж исэн. Банкны болон зэвсэг дээрмийн гэмт хэрэгт холбогдсон энэ дөрв бол яг энэ одоо тэ хяналтаас гадуур бас нэлийн ихтгэл болж ажиллаа хийж исэн. Ер нь тэгээд уулцсан өдрөөс шорголтоо төлөвлөсөн учраас энэ хэд бол ерөнхийдөө баг шоронгийн бүх одоо тэ хангамж материал жижиг сажиг бүх зүйлийг орголтондоо ашиглана гэдэг бол нарийн гярхаа бол төлөвлөсөн байгаа. Тэр тусмаа одоо тэр шөндөө оргоод явсны дараа өглөөний тоон дээр тэ яхаарахгүй эсвэл шөнийн эргүүлийнхэн явж байгаа үед хар ахуулахгүй тулд өөрсдийнхөө ундж байгаа орон дээр унтагч хүн бий болгож түүний тоолгой хүнжлөөсөө зохиж байгаа юм шиг хэлбэрт оруулж байрлуулах төлөвлөгөөг бол Франк Морис гэдэг нөхөр гаргасан аягүй зөв санаа байсан гэж юм. Ингээд шөнийн одоо тэ гэрэл унтарсан үед одоо тэ унтагч хоригдлуудыг шалгаа явж исэн ээлжийн харуул
болоод анзаарахгүй байсаргаад өглөөний 7:20 буюу өглөөний цайны дуудлаган дээр бол энэ нөхдүүдийг сэрэггүй байгааг анзаарч камер руу орж ирсэн. За орж ирэхэд энэ толгой нь бол яхаа аргагүй одоо шороггийн хангалтаар өгдөг савнг ингээ сайхан багсарч бөөрн хилж жагаад үсчингийн газраас одоо тэг хүмүүсийн тайрсан үсийг цуглуулж тухайн савн дээрээ нагаад одоо хар балбал мастраар сайхан нүүрнүүд дам зураад дээрээс нь тэг жорлонгийн цаасаар сайхан ингээ хив баримал хийгээд ингээд яхарахгүй хүн унтж байгаа юм шиг болгож чадсан нь бол Эрлийн багийнхныг бол нэлээд олон цагаар ажиллагааг хойшлуулах яг ийм гол түлхэц болсон. За энэ ажлыг бол одоо Ало Вест гэдэг нөхөр ерөнхийдөө гардан бүтээсэн гарын урд үтэй хулгайч байсан гэж түүх ярьдаг. Ах トゥ англичууд бол яг хуу одоо зэвсэгт орголтуудыг олон удаа хийлгэж орлож ирсэн бас нэг алдаа оноотой дуршлага байгаа учраас халбах сэрийн одоо юу гэдгийг хан цуурах цоолж цөмөлж бүх зүйлүүдийг хүртэл одоо энэ тэндээс олж ирсэн. Тэр тусмаа бүрэн захилгаан өрөм гэдэг зүйлийг хийж түүнийгээ туршаа шөнийн цагаар одоо хан ман дээр ингээд дүрж үзэхэд ягарахгүй их хэмжээний чимээ гарч байгаа учраас ерөнхийдөө гэрэл зөхүүлэх юм байна гэд тухайн зүйлээ гаргаж бол хаяж болоод ирсэн байдаг. Харин Франк Морис гэдэг нөхөр шоронгийн ерөнхий бүтэц харуулын байрлал ээл солилцох цаг тэр тусмаа одоо эрэг дээр хүрсний дараа Сан Францискогийн эрэг рүү хэрхэн гарах завийг урлан бүтээх түүний хийлэх энэ дөрвөн хулгайчаа бас нэг хүү туусан живүүлжгүй тоолд хантаа центр одоо өмсүүлэх түүний зохион бүтээх юм одоо потенциал шаардсан шинжлэх ухаанч ажлыг бол өөрөө хүлээж авсан байдгийн. Ер нь тэгээ тухайн үед Алькатрас шоронгоос амьд мултарлаа гарлаа одоо юу гэдгийг нарны амьдралд 8 сайхан засан хүмүүжэд очлоо гэсэн түүх байдгүй. Яаж иж байгаад энэ шорондоо эсвэл одоо ямар нэг юм болоод өвддгийн үхт юм уу эсвэл одоо дараагийн өөр шатны шорон руу очиж тэн дахин шүүгүрлээр буудуулдаг ч юм уу болж өгвөл ерөнхийдөө амьд гарахгүй шахуу байдаг учраас энэ шоронд одоо ингэж амьд юм шиг мөртлөө үгсэн амьдарснаас сайхан оргоод оргож бусгаад явъя гэдэг тийм санаа оноо энэ дөрвөл нэгтгэж хийсэн гэдэг. За тэгээд шорон ханыг бол одоо шөнийн цагаар халбах сэрийн одоо төмөр металл зүйлээр хөшиж үрүүлж одоо чулуу ширхэг бүрээр нь урж ухчих та ханны цаана ямар ч байсан нэг нууц одоо нэг давхар 1 метрийн өргөнтэй ийм одоо сантигийн монтажийн дал тонгол байгаа гэдгийг Франк Морис одоо шоронгийн зураг олж аваад тэндээсээ мэдсэн. Тэр тусмаа бүр дээшээгээ өгсөд агаржуултын шугамар гараад шоронгийн энэ 5 6 дахь байшингийн дээвэр рүү гарах аргаа хүртэл олцсон. За тэгээд энэ шоронгийн энэ арлын хамгийн өндөр цэг харуулын цэгээс одоо өдөр шөнөгүй явж байгаа нохот эргүүл гэрэл сүүдэр одоо юу гэдэг бүх зүйлүүдийн цагийн хуваар төлөвлөгөөг бол ерөнхийдөө нэлээд сайн 2 жилийн хугацаанд бичиж төлөвлөгөө дотроо бол боловсруулсан байсан гэдэг. Мэдээж тэгээд хан одоо цоолоод хүлж байгаа учраас ямар нэгэн хог шороо одоо чулуу жимс янз янзын гарна. Тэрийг манай 3 4 яадаг гэсэн гэхээр өмнөнийхөө арман давхар халаас оёо тентэр шороогаа цуглуулад одоо Шоушенкээс оргосон гэдэг шиг тухайн одоо шороогоо нарлагын үеэр эдийн газар авч жиг сайхан цацаж одоо өөрсдийнхөө улмыг бол балж ирсэн байдаг. Тэгээ хамгийн сони юм тухайн үед одоо Алькатрас шоронгийн удирлуудаас гаргасан хулгайч болгоны чөлөөт цаг гэдэг 3 цагийн бас нэг тийм чөлөөт цагийг оройн хоолны дараа бол олгодог байсан. За 21:30 гэхэд тог унтраад 22 цаг гэхэд ерөнхийдөө бүх хулгайч улгрууд нь ерөнхийдөө нам тавьж унтчих хэвээр тиймэрхүү шоронгийн дүрм байдаг. Өглөөний 6 7 цагт бол одоо бүгд тоондоо гарч өглөөний цай тэгээ хуваарт ажлын дагуу одоо ялт тавьдаг иймэрхүү шоронгийн үйл ажиллагаа явуулж исэн байгаа. За ингээд яг оройн хоолны дараа 3 цагийн чөлөөт цаг гэдэг юмыг далимдуулж одоо тэр зам Ало Вест гэдэг хулгайч өөрөө юм төгсөрсөн хулгайч байсан учраас Баян хуур гэдэг одоо хөгжмийг аюул сайхан тоглодог. Түүгээрээ тухайн үеийн одоо хийд дуунуудыг дуулж одоо хуурдаж шоронгийн бусад хулгайч нарыг бас нэг хоолунд эзсний дараа нэг тайван сайхан налаагаад нааран дээрээ суудаг боломж олцоог олгож ирсэн. За харуулууд одоо энэ нөхрийн хөгжмийн ясыг ихэд гайхан биширч энэ хулгайчийг Баян хуур хөгжмийг балбж яхад бусад хоригдлууд одоо зодоонуудыг хийдгүү ерөнхийдөө шорон биш юм сайхан нам байсан газар болдгоо гэдэг үүднээс энэ нөхрийг одоо дуу хөгжмөө хийж яхад бол хэн саад болдгоо. Харин гэтэл яг энэ нөхрийг дуу хөгжим хийж байгаа хооронд нь Франк Морис болон Англиныхан дүүс
одоо өөрсдийн өрөөний ханыг одоо янз янзаар эмтэлж өгөрч одоо нурааж ирсэн байдаг. Ерөнхийдөө нэг толгой багтаад мөр багтчвал ерөнхий яс төлөвлөгөөний бас том ажил давлаа гэж үзэж байгаа. За ингээд хулгайчууд юм ингээд ухаад байж идэл Allen West гэдэг хөгжимчин нөхөр чинь энэ шоронгийн нэг сул талыг бол олсон гэдэг. Тэр нь юу хэлсэн бэ гэхээр энэ одоо аль дундад зууны үеэс цэргийн байгуулж байсан. Дээрээс нь одоо энэ бохрийн жорлонгийн одоо бааш ясны дараа усын хөөдөг ус нь өөрөө хит давстай учраас ерөнхийдөө сангийн материал болон бетонын барилгын хийцийг идэж олон жилийн турш одоо нэлийн үүрүүлсэн хэврэг болгосон байгааг бол анзаарсан байгаа. Тэгэхээр ханыг орны тэн толгойн хавцаа нүхлэх биш харин угаалтуур болон жорлонгийн хэсэгт байгаа хэсгээр нь одоо үрж эмтэлэх юм бол их хэмжээний чийг авсан олон жил ус хүйтсэн хан амархан үрэх юм байна гэдгийг Allen West гэдэг гэрхай хулгайч бол мэдэрч энэ гуравтаа хэлсэн. За ингээд дөрвөлөө яг өөрсдийнхөө одоо хүм нэг болгон амьдардаг B150, 152, 138, 140 гэдэг камеруудынхаа жижиг зүйлийг бол хөөрхөн халбах сэрээгээр нүдсээр байгаа дэмтэлж ирсэн. Яхарахгүй зөөлөрчин давсанд идэгдсэн байсан камер бол яхарахгүй тэгээд амжилттай бол нүхлэгдэж ирсэн. За ингээд Франк Морис болон англичууны ахын дүүсийн өрөөний одоо камерын одоо шороо хан бол хангалттай хүн багтахаар хэмжээний болсон учраас наагуур нь бас хувь центр үлгэж үзлэг болон шоронгийн нэгжлэг хянагч одоо юу гэдэг гинтийн шалгалтанд бол бэлдэж тухайн зүйлүүдтэй бол яг 5% алга гаргасан. За 1962 оны 6 сарын 11-ний шөнө одоо Франк Морис гэдэг сэргэлэн хулгайч орох төлгөөг яг энэ шөнө гүйцэлдүүлнэ гэдгийг одоо он сар өдөр цагийн хууртаа гаргаад нөгөө гуравтай хэлээд сайхан батлуулчихсан. Энэ дөрвийн толгойгчдэр Франк Морис гэдэг нөхөр чинь одоо яг энэ хугацаанд бүх зүйлүүдэд төлөвлөөд уг нь 4 сард бол явах байсан. Гэтэл энэ хөгжимчин Allen West гэдэг хулгайчийн өрөөний хан бусад өрөөнүүдээс илүү маш бат бөх байгаа учраас оргуулт төлөвлөгөөг бол 2 сараар хойшлуулсан гэдэг тийм шинжлэх ухааны дүгнэлт бас үлд гарсан байдгийн байлээ. Тэгээд Франк одоо тэгээд Морис гэдэг хулгайч бол тухайн шоронд ажиллаж исэн одоо хангалтанд өгж исэн 50 ширхэг одоо цэргийн гэхүүд сувыг одоо янз янзын аргаар одоо өөрөө цуглуулж хулгайлж агаад тухайн зүйлийн одоо сэтгүүл янз янзын түүх дээрээс харж агаад хийлдэг зав болгож бол ерөнхийдөө нааж ойж хувиргаж 4 хүн даагаад явчих. Дээрээс нь тухайн материалыг ашиглаж хантаа центр үйлдвэрлээд одоо тухайн угсан одоо монтажны өрөөний нэг давхрын одоо бол маш сайн нууж бэхэлж чадсан байдаг. За ингээд энэ бүх зүйлээ үүрээ дээвэрлүү гарн дээврээсээ цаашаа талаараа гарна гэдэг тооцоотой бүх зүйлийг бол гэрхаа хийсэн байдаг. За тэгээд Allen West гэдэг хөгжимчин хулгайч бол бас нөхдийнхөө зам цаатыг болж байгаадаа бол дотроо их харамсаж ийсэн. Гэхдээ нэгэн л соноо оноо нийлсэн амь нас нь нэг одоо шугамн дээр байгаа энэ дөрвөн хулгайч бие биенийг бол хангалттай хүлээж чадсан. За ингээд 1962 оны 6 сарын 11-ний одоо орой болж хоригдлууд өөрсдийн чөлөө цагаараа хийх ёстой юм хийгээ зурхан зураад уйлах нь уйлаад идэх нь идээд унтах нь унтаад иймэрхүү игэл даруухан энгийн нэгэн орой бол болж исэн. За ингээд орой 10 цаг гэхэд бүх гэрлийг унтрааж хулгайч нарыг оронд нь орлоод ерөнхий үзлэг тоолго хийчээд харуулууд яс замархаар өөрсдийн одоо пост руу явсан. За ингээд 23 цагийн үед Франк Морис болон Английн ахын дүүс өөрсдийн камерны одоо бэлтгэсэн нүхнүүдийг цааш нь унгаж тэгээд тэр нүхээ халахалж наагур нь даав унжуулад орон дээр өөрсдөө ундж байгаа юм шиг өөрсдөө төстэй одоо хиймэл хүн хийчээд тухайн 1 метрийн давчуу одоо монтажны техникийн одоо хэсэг рүү орсон байгаа. Энийг яг юу гэж тайлбарлах юм бэ гэхээр одоо байшинг бариад байшингийн гадна ахаад давхар хэмжээтэй одоо юу гэх юм давхар хааны хүү иймэрхүү зүйлийг байгуулаад тэр хооронд монтажны дэлс бол одоо тоог ус цахилгаан бүх зүйлийг хийдэг иймэрхүү одоо таазгүй шалгүй иймэрхүү хөндийг бол хийсэн нэг нь энэ хит одоо зүхтах
гой боломжит орчин тэр зума камерын болон тэ тохиолын эсвэл харуулын постны хяналтгүй ийм хав харанхуй орон зайд бол амжилттай бол нэвтэрч чадсан. За ингэж оронгуудаа дээшээ авирдаг шат байхгүй учраас бохрын болон янз янзын турбануудыг ашиглаж дээшээгээ бол явж исэн. За ингэхдээ нөгөө хөнгөжмчин хулгайч хүлээсэн. Хөнгөжмчин хулгайч яхахгүй өнөөшн болно гэдэг амлалтыг өдөр өгсөн мөртлөө оройн цагаар бас нөхөө ухаад яхахгүй өөрөө багтахгүй багтсан ч гэсэн өөрийгөө гэмтээхээр бас байсан. За ийм учраас нөгөө гурав нь түүнийг хүлээж 2 цаг 30 минутын турш тэр жижигхэн давчуу хонгөлд одоо нөгөө талаас нь бас цоолж оролдож нөгөөдгөө гарах гэж үзсэн. За ингээд Алан Вест яг баян хөгжимтэй нөхөр чинь наадлынхаа өөрхөн камер дээр одоо тэ ухаад байсан болоо цаанаас нөгөө гуравнаас ээлжиж ингээд төгшүүртэй минут болгоныг өнгөрөөсөн. За тэгээд эцэст нь Алан Вест бол хэлсэн бүх төлөлгөө бол одоо хоцорж ийн надаас болж тийм учраас та бүхэн явдгаараа яваа. Тэгээд эрэг дээр араас чинь гүйцэтгэж уулзаж арын ажлаа бодё гэдэг үг хэлдэг. За ингээд Франк Морис, Калагос, Джон энэ төр бол яг аргагүй бас түүний энэ олон удаагийн бүтлгүүтэлд бас жоохон дурамчхан байсан ч гэсэн бас хам гэдэг сэтгүүрээ хамт явахгүй 2-3 цаг алдаж төлөвлөгөөнөөсөө хоцорч явсан. За ингээд амжилттай яг аргагүй тухайн хоолоогоор 9 м одоо авирч дээврийн хүндий рүү ордог тэр шалан дээр л очсон. Шалны доороос нь одоо бетондоогүй байсан учраас тэр дээврийн өөрөөр урахад бол үнэхээр боломжийн одоо банзыг нөхөлж яваад тухайн дээвэр рүү авирч гарсан. За дээвэрт бол мэдээж юу ч байгаагүй. За ингээд Франк Морис болон Английн ахын дүүс энэ 3 дээвэр дээр гараад өөрсдийн одоо бэлтгэсэн заммав одоо хантаа центраа бүгдийн дээвэр дээр цуглуулад цаашаага одоо дээвэр дээгүүр давж алхаад доошоо уруудж байгаа одоо дээврийн ус зайлуулагч төмрөөр бол доошоо буулсан. За ойролцоогоо 30 гаруй метрийн өндөр дээвэр дээрээс энэ 3 ээлжилжээр амжилттай буугаад одоо харуулын цамхаг гэрэлт одоо одоо гарч идэм энэ бүх зүйлээс нуугдаж сүүдэр бараадаж явсаар байгаа далайн эрэг дээр бол очсон. За ингээд далайн эрэг дээр очиод өөрсдийн бэлтгэсэн одоо тэр цуваар хийсэн гараараа хийсэн заваа хийлж байгаа төхөөрөмжөө өөрсдөө яг хийсэн гэж байгаа. Ингээд ерөөсөө гар дуурах материалаар одоо шинжлэх ухааны үндэслэлтэй амжилттай энэ зүйлүүдийг хийж угсарч түүнийгээ одоо энэ яг далайн эрэг дээр бол хэрэгжүүлээд ах дүү одоо Дангэлчинд болон Франк Морис гэдэг уураг тарих болсон толгойлогч хулгайч нар бол их далаад бол гарсан. Цаг хугацаа гэдэг бол аюул давчуу байсан. Одоо хөгжимчин хулгайчаа хүлээгээд одоо далайн эрэг дээр ингээ хүлээнэ гэдэг тэднэрт эрсдэлтэй гинт шалгалт ороо шөнийн цагаар эргэлт үзлэг өрөөний нэгжлэг явагдаад ороод ирэх юм бол мэдээж арал дээр төгшүүр зарлах юм бол ойролцоогоо жижиг арлууд болон бүс нутаг уудад давхар хүчлэн хамгаалтууд гарч учраас ерөнхийдөө орголт гэдэг бол амны үнэтэй амиа алдах эсвэл оргох яг ийм л хоёрхан байгаа учраас цаг хугацаа бага байсан. За ингээ 3 хулгайч далаад бол гарсан. Алан Вест гэдэг одоо хөгжимчин хулгайч 3 нөхрийнхээ араас яран сандран шөнийн 2 цаг гэхэд ууг нь бол 11 цаг гэхэд эдгээр далай дээр бүгд байж хэвчтэй хүмүүс 3 цагийн дараа буюу шөнийн 2 цагт одоо хөгжимчин хулгайч яг найзуудынхаа явсан одоо хонглоор дээшээ авираад аваад буугаад далайн эрэг дээр болзоод газраа очиход яхааргүй хинч байгаагүй нөгөө 3 хулгайч нь завж байхгүй хүнч байхгүй иймэрхүү нөхцөлөд байсан. Тэгээ нөгөө явсан 3 хулгайч нарын хувьд яг нэг давуу талтай. Тэрний юу гэхээр тухайн шөнийн далайн уурсгал тэр чигээрээ Сан Франциско Голден Бриж рүү нэлийн хүчтэй урсж исэн энийг ашиглаад магадгүй хийлдсэн байгаад яг завин дээрээ гаргахад нэг их сэлвэрдүүлэхгүйгээр урсгал маш хүчтэй аваад явна гэдгийг бол энэ Франк Морис гэдэг хулгайч эдийн тооцсон байсан байгаа. Тэгэхээр тухайн өдрийн сарны түлхэлд одоо далайн давуулгааны таталт энэ тухайн бүх зүйлийг бол тооцож исэн гэдэг нь бол харагдаж байгаа. За ингээ Алан Вест гэдэг хулгайч нөр далайн эрэг дээр яваад очиход найзууд нь явцсан. Хоёрдугаарт өөрт нь зав байхгүй, хантаа зоохгүй, юуж байхгүй учраас энэ ус руу орж сэлээд
нөгөө ирэг дээр нь гарна гэдгийг бол одоо өөрөө бол яаж бодсон боломжгүй төгөл мэдчихсэн. Энэ бүх улаач нар ч айхтар потенциалтай улаач нар учраас нарийн ширийн зүйлүүдийг бол маш сайн мэдчихсэн. Тэгээд Алан Вест гэдэг энэ хөгжимчин улгаач юу шийдсэн бэ гэхээр амиа эрсдэлд оруулан орган гэдэг хамгийн дэмий юм байна гэж үзээд буцаад яг одоо оргосон замаараа явсараад өөрийнхөө камерт орж ирээд өглөө болтол хэвтчихсэн. За түүхэнд бол судлаач гэрчүүдийн авагдсан мэдээлэл донд юу гэдгийг гэхээр яг энэ орголтын одоо шүн Алан Вест өөрийнхөө өрөөнд шүн уйлж исэн гэдгийг одоо бусад хоригдлууд бол сонссон гэдэг. Одоо яг уйлсан юм уу, унтчихсан юм уу, хөрхирчсэн юм уу хинч мэдэхгүй шүү дээ, тийм ээ. За ингээд 1962 оны 6 сарын 12-ны өглөө 7 цагт одоо сэрээд босоод гэдэг команд өгөөд харагч хамгаалагч нар одоо тусгай тавируудаар ингээд явж явах үед камеруудад байсан 3 хулгайч сэрэхгүй байгааг анзаараад ороод харахад яг харахгүй одоо манай 3 хүн алга болчихсон нөхцөл байдал тогтоогдсон. Тэр доороо одоо шуурхаа зарлаж дүгшүүрийг зарлахад одоо Алькатрас арал тэр чигээрээ боссон. За түүний дагуу арал болон хөдөлгөөнт эргүүл бүснуудтай Сан Францискогийн цагдаа тэр тусмаа Америкийн нэгдсэн улсын маршалын албаны хамгийн шилдэг мөрдөгчнөр давхар бүслэлт хамгаалтыг бол зохион байгуулсан. Энэ хулгайч нар иргэдээр хөл тавих юм бол нийгэмд онц аюултай гэмтэрэг өдүүлнэ гэдгийг бол мэдчихсэн байдаг. За ингээд 12-ны өглөө 8 цаг гэхээр шоронгийн бүх хулгайч нарыг одоо төв коридор бүгднгийн явган суулгаж төвөөс болон шорон хянжсэн ээлжийн ахлах шин ирж байгаа дарга нар гэн бүх хүмүүс одоо мөрдөн байцаалтанд оруулаад Алан Вест гэдэг одоо хөгжимчин хулгайч ерөнхийдөө мөрдлтийн үйл ажиллагаанд бас тусалж үнэтэй мэдээллүүдийг бол цагаалдлага өгсөн. За бусад хулгайч нар бас тэдний тухай нарийн ширийн хүн амьтан мэдээгүй ах гэсэн мэдээлэлүүдийг одоо өгсөн, ярьсан ярилцлаганууд нь бол одоо холбооны мөрдөх төвчөөний архивд бол байж идэв. За ерөнхийдөө энэ оргилтыг 17 жил мөрдсөн холбооны мөрдөх төвчөө 17 жилийн турш 1757 хуудас одоо бичиг баримтыг энэ хавтаст хэрэгт одоо бүрдүүлж маш олон тооны хэрэгтэй хэрэггүй мэдээллүүд бол авагдсан байдаг. Ерөнхийдөө тэгээ цаг алдахгүй хулгайч нараас ирж байгаа мэдээлэл шуурхай албаныхны одоо гаргаж байгаа янз янзын цаг үеийн байдалтай холбогдуулж Алан Вест буюу одоо хөгжимчин хулгайч шиг мөрдөн байцаалтанд оруулж байхад бол өөрсдийн төлөвлөсөн төлөвлөгөө шоронгоос ороод хаашаа явах яах их тухай бүх нарийн ширийн деталуудыг бол шоронгийн одоо нэрэн хайж байгаа хүмүүст бол цаг алдахгүй мэдээсэн. Гэхдээ мөрдөгчнөр энэ зүйлд итгэхээс гадна бас итгэхгүй байх нөхцөл байсан. Магадгүй хулгайч нарын зугтж байгаа үйл ажиллагаанд одоо утаан хөшиг тавьж ирлийн үйл ажиллагаанд саад хийх гэж байгаа бас хулгайч шорон санааг үүжиж магадгүй гэдэг тал дээр бол ерөнхийдөө төвлөрч исэн. Гэхдээ яхаарахгүй энэ хөгжимчин хулгайч өгсөн мэдээллийн дагуу ирлийн багийнхны одоо шуурхай бүлгөө тухайн газруудад явж чад яхаарахгүй бас шөнийн цагаар тухайн бүс нутгуудад хүн явсан хулгайч нарын эзүүлс бол олдож исэн. Магадгүй энэ хүн бас зөв ярьж исэн юм шүү дээ гэдэг тийм яриах өөр хандлагыг бол гаргаж ирсэн байдгийн. За Алькатрас шоронгоос одоо Сан Францискогийн ирэг рүү одоо ойролцоогоос 3-4 км гэж үзэхэд тэр дунд нь Энжел гэдэг нэг арал байдаг. За энэ арал дээр очиод эндээсээ хүчээ сэлбэж байгаа цаашаага ахин одоо сэлүүлээд эсвэл одоо юмн цуугаад займаа булгаалаад ч юм уу нөгөө ирэг дээр очиод тэндээсээ одоо хүмүүсийн машин тэргийг хулгайлж одоо асаагаа тал тийшээ яг энэ ирэг дээрээс мөрөөхөөгөө сална гэдэг тиймэрхүү төлөвлөгөөтэй байсан гэдгийг хөгжимчин хулгайч бол хэлсэн. За яг энэ маршрутын дагуу эрен хайхыг хийгээд харахгүй Анжел гэдэг арал дээр Алькатрас арлын хулгайч нарын явж ирсэн одоо ус нэвтрүүлэхгүйгээр бааж боодгонсон одоо зүйлүүдийг бол олж чадсан шоронгийн хэрэглээс олдсон. Ингээд яхахгүй энэ маршрут бол зөв юм байна. Энэний нөгөө ирэг дээр нь одоо отолтын бүлгүүдийг байгуулж хүлээсэн. За хүлээхдээ 14 хоногийн турш одоо энэ ирэг дээр ямар нэгэн автомашины хулгай дээр юм хувц сунар алдахгүй гэдэг дээр хяналт тавьж исэн боловч ямар ч одоо хулгай дээр гэмт хэрэг бол энэ арал дээр бүртгэгдээгүй.
Тэнгүүд хүмүүс үгж ойлгож байна гэхээр хулгайч нар амжилттай энэ жил арал дээр очиод цаашаагаа орсороггүй алга болсон байна гэж. 90 хайх шуурхай албаныхан бол яхаарахгүй тухайн хоригдлуудын үнэрийг агуулсан хувцсыг үнэрлүүлж үнэрч нохоонуудыг Алкадраас аралдагаар гүйлэхэд яхаарахгүй одоо хөгжимчин хулгайчин хэлсэн болзоот газар руу бол тухайн нохоонууд бол гүйжчиж үнэрээ усанд оруулаад алдчихсныг бол мөрдөнгийнхэн маршлын болон холбооны мөрдөд төвчөөний одоо хамгийн шилдэг орон шоронгийн улгаач нарыг энэ тэндээс үхсэн амьд илрүүлж олж гаргаж ирдэг мөрдөгчнөр бол одоо олж чадаагүй тэгж мөр алдсан. За ингээд энэ жил арал дээр нохоонуудаа явуулахад яхаарахгүй тухайн үнэрийг дагуулж бас л төлөвлөгөөний маршрутын дагуу гүйжилсэн байдаг. Гэтэл маршрутын дагуу нөгөө талын ирэг дээр ямар ч хөдөлгөөн илэрхгүй тэн дээр 12-аас 14 хоногийн турш өдөр 24 цагийн одоо хяналтыг хийгээд байхад л одоо нөгөө гурав илэрч гарч ирэхийг учраас тэд нэр энэ усанд магадгүй живэд үхсэн байхаа гэдэг тийм одоо судалгаа гаргаж далаа дээгүүр моторт болон янз янзын одоо нислэг тэрний 90 хайхыг хийхэд тухайн одоо усанд хөвж байгаа хүмүүсийн нийт хэрэглэл одоо илэрч ийсэн. За тэр нь бол Алкадрас шоронгийн эдгэргэлтэй бол таарч исэн байдаг. За ингээ 10 хэдэн хоногийн турш одоо тухайн усанд нэгжлэг үзлэг хуурай газруудад одоо өдөр шөнөгүй хотолтой удаж явах үед Golden Bridge гэдэг одоо алдартай Сан Францискогийн гүүрлүү одоо тухайн Алкадрасаас ирж байгаа хэмжээний одоо хүүтэн усны төрлөг бол ордог явдаг. Яг энэ усны дагуу одоо мөрдөн хайх ажиллагаа хийж явах үед гүүрэн дуугар гарч ирсэн аврагтан усан онгоцны нэгэн ажилчин одоо далайн усан дээр үхсэн хүн хөвж явж байна гэдэг мэдээллийг цаг алдаж Эрлийн багийнханд өгсөн. За Эрлийн багийнхаа моторт жижигрүүд яваад очиод харахад тухайн одоо цогц центр бол олдоогүй. Ерөнхийдөө тэгээд Эрлийн багийнхан бол үнэхээр гайхажсэн л да. Оргосон бол олдно, үгсэн бол ямар нэгэн бас улмар олдно. Гэтэл одоо оргосон ч юм шиг оргож чадаагүй ч юм шиг иймэрхүү нөхцөл байдал олдоод энэ хэд бол үнэхээр гайхсан. За тэр зүүн энэ жил арал дээрээс буцаад шорнолуугаа Алкадрас руу ороод Алкадрас арлын энэ тэнд ногдож байгаа юм биш үлдээ гэсэн тийм ус гаргалгаанууд хүртэл гарч ирсэн. За ингээд 5-7 хоногийн дараа энэ одоо Сан Францискогийн булан гэдэг энэ айхтар хүүт устай мөс давхарсан энэ айхтар одоо усны дундаас нэгэн хүний цогц олдоод судалгаа шинжилгээ хийхэд бол усанд аюу удсан 5-7 хоног болсон цогц байна гэдгийг шүүх эмнэлгийнхэн бол хэлсэн. Тэгээд нөхдүүдийн оргосон цаг үе олдсон одоо энэ зүйл дээр шинжилгээд үзэхээр яхаарахгүй таних тийм ямарч боломжгүйгээр муудсан байсан. Тэгээд ерөнхийдөө энэ хүмүүс оргохын хувьд бол оргоод далайн уссанд хөлдөж усгож ерөнхийдөө үхсэн байна гэдэг тийм багцаа судалгаан дээр холбооны мөрдөд төвчөөний шилдэг мөрдөгч нар бол ерөнхийдөө санаа бас нийлж исэн. Гэхдээ одоо түүхийн турш энергис ч одоо 60 хэдэн жил болчиход идэв. Энэ хугацаанд хүмүүс ярьж байгаа магадгүй дээрээс ирж байгаа дараа нарын дарамт шалгалтанд өртөж энэхүү цогцыг бас энэ хэрэгт холбогдуулж дээш мэдээлэл өгч өөрсдөө аварсан мөрдөгч нарын ажил байж бас магадгүй гэдэг тийм хардл сэрдэлт гарч байгаа. Ерөөсөө энэ оргуулттай одоо холбоотой бүх зүйлд одоо хөдөлж байгаа амьсгалж байгаа бүх хүний хардд сэрдэж одоо босгож сэгсэрч одоо шалгаж ирсэн түүх байдаг. Яхаарахгүй Америк зартай хулгайч нар ийм айхтар шоронгоос яаж ижирээд оргоод амьд үс нь олдохгүй байгаа учраас одоо энэ гурван хулгайчийн ах トゥ амраг садан найз нөхөж юу гэдгийг тэр бүх зүйлэн дээр нь дотор олон гадны хяналтыг одоо хоногийн 24 цаг 7 хоногийн турш энэ эдийг илэртэл холбооны мөрдөх төвчөөний шуурхай албаныхан бол хяналт тавьж исэн. Ер нь тэгээ хулгайч нар хуурай хувцс мөнгө төгрөг ах トゥ амраг садангийн тусламжгүйгээр дараагийн нүүдэл хөдөлгөөний хийн гэдэг бол боломжгүй. Тийм учраас одоо хоногийн 24 цаг холбооны мөрдөх төвчөөний одоо техникийн болон ил даалд одоо ажиглалтанд эдний бүх ах トゥ ус одоо хэдэн үеэрээ ингэж хяналтанд байж исэн байдаг. Тэгээд 1979 онд энэ хэргийн араас мөрдөж исэн холбооны мөрдөх төвчөө энэ тоглооноос гарч одоо өөрсдийн авж байгаа
энэ хариуцж исэн хавтас тэргийг бол хаагаа тоглоомоос гарсан зөрүүлээд Америкийн нэгдсэн улсын маршлын алба одоо хулгайчид олно гэдэг итгэл үнэмшилтэйгээр энэхүү хэрэглэл залгуулад бол орж байгаа. Америкийн нэгдсэн улсад ямарваа нэгэн иймэрхүү одоо хулгай зэдгий орон шоронгоос орсон хүмүүсийг 99 жилийн турш одоо хайх хууль эрх зүйн орчин нөхцөл байдаг учраас энэ хэрэг ингээд тасралтгүй явж байгаа. За энэ холбооны мөрдөж хаасан хэргийг хамгийн сүүлд одоо 2013 он дахин салхиоруулж сэргээж энэ хэрэг дээр дахин шинэ группүүдийг маршлын албаа болон холбооны мөрдөгт авчаа одоо бүх одоо эрен хайх одоо явдаг мөрдөгч энэ бүх зүйлүүдийг дахин нэгтгэж дахин ажлын хэсэг байгуулж энэ хэрийг араас урж одоо хавц тэрэг хоёр дахь амилсан байгаа. Ер нь тэгээд энэ хинж хизээж орох чадахгүй боломжгүй гэжсэн Алкатрас шоронгоос үгсэн амьд мэддэхгүй уусаад алга болсон 3 улгаачийн одоо асуудлаас болж Америкийн нэгдсэн улсын одоо төр засгийн том удирдагч нар тухайн объектыг ерөнхийдөө хай гэдэг санаа гаргаж 1963 онд одоо энэ Алкатрас шорон бүрэн хэмжээгээр хааж үндэсний дархан цаад газар түүхийн соёл төв болгон бүртгэлжүүлж бол авсан. Барилга байшин үх түүхээ ярих юм бол яхахгүй одоо 1700-аад оноос хойш цэргийн болон одоо янз янзын эрүүл хамгаалтын гол объект байсан учраас ингээд түүхийн үнэт газар болгож авч байгаа. За ингээд яхахгүй 3 улгаачийн араас Америкийн нэгдсэн улсын маршлын албаныхан өдөр шөнөгүй хөөцөлдөж хайж янз янзын эрен хайх одоо янз янзын сэдв шижүүр бүх зүйлийг шалгаад явсан боловч усанд уусцсан юм шиг алга болж байгаа юм тохиолдол гарч. Ер нь энэ хулгайч нар чинь ингээд алга болоод үхсэн юм шиг алга болно гэдэг нь олон хүний анхаарлыг татчихсан. Нэг бол үнэхээр үхсэн, нэг бол үнэхэрийн энэ хүмүүс засраад одоо нам жим бүгээд амьдрчгүй яавь гэдэг тэр хүмүүс бол ярьжсэн. Тэгээ эднэр шиг ийм төрлийн ясны дээрэмчин хулгайч нар дараа нь одоо төрлийн ярилцсан юм шиг хулгай зэлгийг хийхгүй хүчин танхаагаа үлдэхгүй банк орохгүй амьдрна гэж бол байж боломгүй байгаа учраас нэг бодлын бас үхсэн юм шиг тийм мэдрэмжүүдийг бол төрүүлж илсэн байдаг. Тэгээ ямар ч байсан өнөөдөр ярьж байгаа энэ Алкатрасаас оргосон энэ хулгайч нарын түүхийг одоо ингээд ярихаар бараг 40 хэдэн минут төгсөлтгүй үргэлжилж байна. За ингээд ярих сэдвийн маань яг гол руу орж ирж байгаа учраас эндээ нэг таслаад part 1 болгоод дараагийн одоо зүйлийг энэ дараагийн одоо сэдвийг нь part 2 болгоод яриулахын энд бас амар юм байна. Тэг ямар ч байсан одоо энэ хүртэл сонсож байгаа бүхэнд одоо үнэхээр их баярлалаа. Тэгээд яхахгүй маш том мүлжүүртэй ийм сэдв уучраас жанжин шугамаа бариад ерөнхий гол мэдээллүүдийг хөөгөөд ингээд уяагийн татаад ингээд явах юм бол энд амар байна. Тэгэхгүй бол одоо энэ тентхийн мэдээлэл авагдсан материалд байгаа зүйлүүдийг тоочоод ярих юм бол одоо бүтэн 7-10 хоног тасралтгүй ярих ийм том өргөн цар хүрээтэй өргөн үйл ажиллагаатай гэмт хэрэг орголт болсон гэдгийг та бүхэн бол ойлгоорой. За ингээд гоё түүхүүд цугтаа орж гараад ойрхон байдаг та бүхэнд маш их баярлалаа. Part 2-ороо эргээд уулзъя.